Улаанбурхан өвчин тийм аюултай өвчин гэж юу? За тийм ээ, улаанбурхан өвчин нь амархан хүндэрдэг, халдварын тархалт өндөртэй өвчин. За тархины бүрхүүлийн өрөвсөл, нүдний салтны өрөвсөл, дунд чихний өрөвсөл үүсэхээс гадна дархлааны ой санамжийн эсүүдийг устгах зэрэг хүндрэл үүсгдэг. За дээр нь мөн үхэлд хүрэх эрсдэлтэй ийм маш аюултай өвчин юм аа. За тэгэхээр бүгдээрээ одоо улаанбурхан өвчний талаар мэдлэгээ дэлцгээе. Улаанбурхан өвчин нь агаар бүслийн замаар халдварладаг вирусын халдварт өвчин. За ямар бүлгийн хүмүүст илүү аюултай вэ гэх юм бол бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, за вакцин хийлгээгүй хүмүүс, мөн дархлаа султай хүмүүст илүү эрсдэл өндөртэй байдаг гэсэн үг. За сүүлийн үед улаанбурхан өвчний тохиолдол нэлээд нэмэгдэж байгаа бөгөөд бага насны хүүхдүүд, за ялангуяа сургуулийн орчинд илүүтэй голомтлон тархаж байгаа гэсэн үг. За улаанбурхан өвчний шинж тэмдгийн хувьд өндөр халуурн, ханиалган, мус гоожин, за дээр нь болохоор биеэр нь тууралт гарна. Тууралтын онцлог нь болохоор чихний араас гараад, за тэгээ нүүр, цээж, хөл гэсэн дараалал ерөнхийдөө гарна гэсэн үг. За улаанбурхан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар одоо ярилцгаая. Нэгдүгээрт нь тухайн өвчний дархлаажуулалт буюу вакцин хийлгэх нь, хоёрдугаарт нь амны хаалт тогтмол хэрэглээд гараа тогтмол угаах нь, гуравдугаарт нь болохоор бага насны хүүхдийг олон хүнтэй газраар аль болох авч явахгүй байх шаардлагатай. За дөрөвдүгээрт нь тухайн хүн өөрийнхөө дархлааг дэмжих хэрэгтэй. Энд нь болохоор витаминууд болон сэвтлийн хэрэглэх нэ. За сэвтлийн эм нь дархлааны эсийг идэвхжүүлж халдвараас хамгаална. За мөн вирусын үржлийг дарангуйлж тухайн хүний дархлааг дэмжинэ. За дархлаа дэмжихээс гадна тухайн хүний тамир тэнхийг сэргээн мөн антиоксидант үүдэлтэй юм аа. Одоо бүгдээрээ улаанбурхан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй боллоо. Хэрвээ танд болон таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд харьяа дүүргийн, өрх болон дүүргийн эмчтэй хандаарай.